Өргөө цагаан гэртээ аав ээж ахын дүүс нутгийн зон олон найз нөхдөд урин залж аймгийн авраг малчин гэсэн хүндтэй шагналд хүртэж буй энэ малчин бол Чандман сумын Жаргалант багийн малчин Гамболдын гэр бүл юм а. Гамболд отхон цэцэг нар малчин хүний төсвөр төвчээрийг сорьсон байгаль цаг агарын хүнд бэрхийг даван туулж 30-аад жилийн хөдөлмөр зүтгэлээ аймагтаа инхүү үнэлүүлэн өнөөдрийн амжилтад хүрч байгаа нь инэ. Тэд 1999 онд 200-аад толгой малтай айл болж байсан тэр цагаас хойш 5 төрөл дээр нь мал зүргээ өсгөн үржүүлсээр одоо 1200 гаруй толгой малтай болсон байна. Малаа чанаржуулах зүргийн бүтцийг сайжруулахад анхаарч хонь адууг түлхүү өсгөн малалдаг гинэ. Гамболдын гэргийн отхон цэцгийн аав Батмөнхөн сумын 3 удаагийн авраг аймгийн хошоо авраг малчин цол хүртэж байсан малч удамтай. Өвөг дээдэс аав ээжийнхээ малч удмыг өвлөж арга туршилгаар нь малаа маллан өнөөдрийн амжилтад хүрсэндээ тэд баяртай байлаа. Одоо 26 жил мал малж байна. Одоо нэг 1000 гаруй толгой малтай 5 төр өөрөө байгаа. За мал маллах таны гол арга туршлага юу вэ? Одоо миний гол арга туршлага бол ерөнхийдөө тэл бэлчээр сэлгэж их хотор нүүдэлгээж өвс хожир шүүв бэлтгэж хожир шүүгээр дутаахгүй бол ерөнхийдөө байлгадаг да. За аймгийн авраг малчин болсондоо маш их баяртай байна. Нутгийн зон олон болон ахын дүүс аав ээжтэй маш их баярлаа. Миний аав сумын 3 удаагийн авраг, аймгийн 2 удаагийн авраг, аймгийн хошоо авраг малчин байсан. Тэгээ одоо өв уламжлаад би орон нутгтаа дүүтэйгээ ихчтэйгээ ингээд байнгын мал маллаад мал тагаж амьдарч байгаад маш их баяртай байна. Чандман сумын Жаргалант багийн нутаг Жоомон гих газар хаваржиж байгаа малчин Гамболдынх энэ хавар 500 гаруй төл хүлээн авчээ. Хавсар гихтээ хүндхэн хавар болсон ч гэлээ төлөө бүрэн бойжуулж мал сүргээ өсгсөн байна. Малчуудамтай хөдөлмөрч энэ гэр бүлд нутгийн зон олон ахын дүүс нь баяр хүргэж амжилтаа ахиулан үнэлүүлж улсын цолонд хүрэхийг ерөөлөө.